хоёлоо залуучуудын үеийг ярьсантай холбоотойгоор одоо Z generation-ы төлөөлөл болох залуучуудыг хэр сайн таних вэ гэдэг нэг бяцхан өсөлтөө. Тэ тоглоом танд хүрэх гэж байна. Залуучуудын зураг байгаа. Та ер нь таньж ийн үгүй юу гэдгийг шалгах гэж байгаа. Албартаа сошиал маш мэдээж тийм. Z generation-ы төлөөллөөс инфлюенсер залуучууд гэж ойлгож байна. Бусдад нөлөөлөгч одоо тий одууд. Эхний хүн энэ юм байна. За нэрийг бол би яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дууг нь бол ер нь сонссон. Ямар дуу дуулдаг лээ? Ямар муужгаа хэлээ. Миний муужгаа. Тэ энэ 168 гээд тоон нэртэй артист байгаа. Яа бас яг өөрийнхөө үзэл бодол шин ийм харах өнцгөрөө нэлээд залуучдын дунд хүрж байгаа. Баярлалаа. Эхний хүнийг бас таасан тооцож болж байна. Дараагийн. Ой. Энэ носш. Энэ бэ? Яг хэлж мэдгэхдээ яг харсан байна. Харсан залуу юу? Энэ бас одоо яг хоёулынхын дөнгөж саяны ярьсан сэдвтэй их ойролцоо юм хийдэг залуу байгаа. E-спорт талдаа. Яг сансан. Нөгөө бид нар сая мэтгэлцээ хийхэд манай нөгөө лайвстрим хийдэг Микна. За. Ярьсан бас тийм. Энэ хүний талаар уу? Тийм. Монголд бол одоо бас нөгөө YouTube хандлтаараа хамгийн дээгүүрт явдаг. Нэр нь хин? Gremix. Энэ бол бас энэ салбарын нэлээд том төлөөлөл байгаа. Энэ юм бэ? Хүүхний чинь өдөр буучаар ойролцоолчдаг шүү дээ. Энэ бол таны бас яг нэвтрээгүй платформ дээр од байх. TikTok-ийн од. Нонжуулаа гэж охин байна. Та таньж юу? Оюуны дус танихгүй шүү дээ. Би фэн. Дараагийн зураг. За тань. Хин бэ? Одоо дуу нь бол манай хүүхдүүд гэрт байнга л жижигүүд өгүүлж байдаг шүү дээ. Унаа. Хин бэ? Вандебо. Энэ юм бэ? Энэ чинь би яг нэрийг бас мэдэхгүй байна. Гэхдээ би нөгөө сая одоо яг нөгөө e-спортоор сонирхоод тэгэхээр юуныхан монголчууд нөгөө Азийн авраг болсон гэж байсан шүү дээ. Мөн үү те? Мөн. Тэр багийн тамирчин. Tigers баг. Тийм. Тэгээ би өөр Facebook дээр ингээд зургийг нэг тавьсан. Гэхдээ яг өөрийнх нь нэрийг уучлаарай. Тэглгүй байх уу? Одоо нөгөө нэг залуучуудад эднэрт эргээд Монголын улс төрчдийн зургийг харуулахаас нэрийг мэдгүй юм байл л дээ. За энэ хүний чи хаана арлаа? Нэг харсан хүн байх ингээд идэхтэй адилхан юм болж байна. Энэ Aircast гэдэг нэртэй. Tigers багийн ахлагч баяр хүргэе. Бас таньж шүү. Миний хүлээлтийг давлаа. Бүтэн нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл Late Night CGM сайтаар зочлоорой.